өвөр Монгол хурминд ороод ирсэн талаараа та бүхэнтэйгээ сонин сайхнаа хуваацъя. За энэхүү хурмин нь ерөөсө зөвхөн хоёр залуугийн гэрлэлт биш, харин бүр хоёр айл, хоёр ураг төрлийн холбоог бэхжүүлдэг томоохон баяр ёслол болсон. Тэгээ уламжлалт ёсороо хурмын өмнө ахмад наснууд нь зуучлаад худ ургийн яриагаа хийж хадаг барин сүй тавьдаг. За тэгээ сүй тогтсны дараа хурмын өдрийг товлоод хоёр тал бэлтгэлээ базаадаг юм байна. За тэгээ хүргэн тал нь бол бараг сарын өмнөөс бэлтгэлээ базаасан байна. Сайн явж ирв үү? Сайн бажаана. Сайхан жосижано. Тэгээд хурмын өдөр нь хүргэн тал морьтойгоо юм уу эсвэл машинтай цуваагаар очиод бэрээ ястал төгөлдөр авч явдаг. Тэгээд бэрийг үдэх үед нь төрөл төрөсөд нь ерөөл хайрж аз жаргалтай амьдрахыг бэлэгдээд бас олон бэлэг дурсгал өгдөг юм байна. За тэгээд одоо өнцөг болон бүрээс хот мужуудаас маш олон хүмүүс ирсэн байлээ. Тэгээ ер нь ийм баяр жаргалтай мөчийг олон хүмүүс ирж оролцох тусам баярыг нь хуваалцах тусам тэр айл улам мөөдөлж дэвшдэг гэдэг юм байна. За тэгээ ирсэн зочид гişдээ маш сайхнаар ухтаж аваад ер нь бол баг 2-3 хоног тэгээ сайхан дайлж цайлдаг юм байна. За яг энэ хормын өдөр нь хамгийн сүүлийн өдөр болоод энэ хормын өдрөө ерөөсөө сайхан Монгол хятад аялгау их шиглэж айраг сүйтэй цайгаар зочдоо дайлж хүндтгэлийн идэ болох бүр бүхэл хоньны мах, гарын шүүс, хорхог зэрэг үндэсний хоолоор бас дайлж ялээ. Бас төрөл бүрийн одоо хятад ногоо хоолнууд байна. За тэгээд өвөр монголчууд бас одоо Монгол болон хятад үндэсний аль сайхан уламжлал ёс заншлыг нь хадгалж явж байгаа нь бас их бахархалтай юм байна. За хормын өмнөх өдөр бас гişдээ бас дайлж цайлсан. За энэ Ирээн хотод байдаг энэ Монгу Даин гэдэг жуулчны баазын талаар давчхан танилцуулъя. Ирээнд бас ийм гоё газар байдаг юм байна. Би ерөөсөө мэддэггүй. За тэгээд хүмүүст бас хэрэг болох байхаа. Тэгээ Монгол Даин гэдэг газар нь болохоор Монгол үндэсний нүүдэлчин ахуй, соёл зан заншлыг жуулчдад мэдрүүлэх зорилготой байгуулагдсан аялал жуулчлалын зохицолбор юм байна. За тэгээ та бүхэн харж байгаах те энэ Монгол гэрүүд байна. Мөн одоо уламжлалт гэрүүд, морин үзүүлбэр, Монгол үндэсний бүжиг, дуу хоорын тоглолт, галын наадам зэрэг олон төрлийн соёл арга хэмжээ зохион байгуулагддаг гэж байна. За мөн жуулчид Монгол үндэсний хувцас өмсөж зураг авахуулах, морь унах, сур харвах зэрэг уламжлалт үйл ажиллагаанд оролцох боломжтой гэдэг юм байна. Тэгээ хятадын өнцөг булан бүрээс энэ жуулчдын баазад бас хүмүүс ирж Монгол ахуй, соёлыг бас мэдэрч танилцдаг юм байна. Бүх зочид гişдээ хадаг самбай барин хүндэтгэн хүлээж аваад тэгээ Монгол хятад хоолоор дайлаад дараа нь тэгээ галын наадам хийсэн. Галын наадам дээр хүмүүс бас маш их баярлаж бүжиглэж байсан. Тэгээд хормын өмнө ингэж зочид гişдээ баярлуулах нь тэр тухайн одоо айл улам баяр жаргалтай амьдрахын цондоо гэж үздэг юм байна. Хятад өвөр Монголд очижсэн хүмүүс бол ер нь нэн тэндгүй солиод бодуулаад чанга чад дуурахыг сонсч байсан баха. Тэгээ эртээр үеэс чанга дуу чимээ муу ёр муу сүнсийг үргээж аз жаргал сайн сайхныг дууддаг гэж үздэг байсан. Тиймээс сүйд бүсгүй гэрээс нь авах үед за мөн хүргэний цуваа ирэхэд мөн хормын ёслол эхлэх болон дуусах үед солиодыг маш сүр чавхлантайгаар буудуулдаг тийм уламжлалтай хүмүүс. Тэгээд улаан өнгө нь бол аз жаргал, баялаг, сайн сайхныг бэлэгддэг учраас хормын чимэглэл солиодын өнгө нь ихэвчлэн улаан өнгөтэй байдаг.